Хүнийг золин аврахаас өмнө сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучсан бөгөөд сатанаар олон мянган жил завхруулагдсны дараа хүн дотроо бурхныг эсрэг гүйцэтгэх бүх чанартай байдаг. Тиймээс хүнийг золин аварсан нь золин аварлаас цаашгүй байсан юм. Өөрөөр хэлбэл хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч хүний доторх хор чанарыг арилгаагүй юм. Ийм бузар хүн бурханд үйлчил хүч болохосоо өмнө уучлагдах ёстой. Шүлт гисгэлтийн энэ ажлаар дамжуулан хүн өөрийнхөө доторх бузар завхарсан мөн чанарыг бүрэн мэдэж авч бүрэн өөрчлөгдөж ариусгагдаж чадна. Имайгаар хүн бурхны сэнтийн өмнө буцан очих шаардлагыг хангаж чадна. Имайгаар хүн бурхны сэнтийн өмнө буцан очих шаардлагыг хангаж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж орчуулгын төлөө байдаг. Үгийн шүүлт гисгэлт мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхарлаа хайж цэвэрлэгдэж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэн дээр энэ үе шат нь бас байлдан дагуулалтын ажил бөгөөд авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүлт гисгэлтээр дамжуулан хүн бурхнаар авахултаа үгийн цэвэршүүлэл шүлт ил болголтоор дамжуулан хүний зүрх сэтгэлийн доторх хайлт үзэлсэдэл ховын итгэл найдвар бүгд бүрэн илчлэгддэг. Хүн золин авруулж нүглээ уучлуулсан хэдийч үнийг бурхан хүнийг бурууг сандаггүй гэж л үзэж болно. Гэвч махан бид амьдардаг хүн нүглээс ангижаагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж чадна. Ихэнх хүн өдрөөр нүгэл үйлдээд арай нүглээ улайдаг. Иймээс нүглийн тахил хүний хувьд үрд хүчинтэй байдаг хэдийч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Авралын ажлын хагасл гүйцэлсэн. Учир нь хүн завхарсан зан чанартай хэвээр байгаа. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй. Өөрийнх нь дотор гүнзгий үнсэлсэн уг чанарыг
таних ямар ч аргагүй байдаг. Үгийн шүүлтээр л дамжуулан энэ үр дүнд хүрч болно. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн ажмаар өөрчлөгдөж чадна.